맞아들인 것 이번에 토해야 그 бурхан аав маань Библиэр дамжуулаад хүн төрөлхтний учраа то해야 되지. Библийг шинэ гэрээ хуучин гэрээ гэж хоёр хувадаг. Шинэ гэрээ хуучин гэрээ юугаар хувадаг гэхээр манай эртний өмнөх манай эртний гэдэг тэр зар дээрээс тэр зармай тавигдсанаар бид нар шинэ тоолол хийсэн байдаг. Өнөөдрийн бидний тоолж байгаа тоолол маань Есүс Христ ирж тэр зармайгаар болсон үйл явдлаас эхэлж байгаа. Тэгэхээр бурхан аав энэ захиалаараа дамжуулаад бидний хүн төрөлхтний учруудыг хуучин гэрээ бүхэлдээ юу ярьдаг вэ гэхээр тэр нэг оны нэг сарын нэг гэсэн цаг дээр болж байгаа тэр зармай дээр болж байгаа үйл явдлын тухай ирээдүйн чиглүүлсэн дандаа зөвлөлүүд байдаг. Хуучин гэрээ хүн төрөлхтний дандаа зөвлөлүүд байна. Тэр зармай дээр гайхамшигтай үйл явдал болно. Тэрүүгээр дамжиж урнаас авагдсан хүн төрөлхтөн мөнхийн гэр орондоо орж бурхантай уулзаж нэг боломжийг тэнд байгаа гэдгийг зөвлөлүүдээр ишүүлэгчээр дандаа тэрийг ярьдаг байсан болоод. Тэгээд шинэ гэрээ гэдэг маань тэр зармайд болсон үйл явдлаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нэг тухай шинэ гэрээ ярьж байна. Шинэ гэрээ маань бидний буцаага тэр манай эртний болон манай эртний өмнөх хоёрын зойлтой болсон зармай үйл явдал бидний буцаага зааж байна. Энэгээр энд та нарын амьдралын учир утга байгаа бөгөөд энэ болсон үйл явдлаар дамжуулж та нар мөнхийн гэр орондоо орж болцоотой гэдгийг би хэлдэг. Тэгээд шинжлэх ухаан буюу бидний урдан заалж ирсэн зүйлүүд амьдрал гэдгийг бол маш бүдүүлэг байдлаас үүсээд жил ирэх тусам болж байгаа төгс болж байгаа сайжирч байгаа гэж бид нар ойлгох. Гэтэл бид маань 100% бид нарт эсэргээрдэг. Бүх юм муудж байгаа. Дэлхийс өндөр рүүгээ явж байгаа. Жил ирэх тусам өдөр ирэх тусам хүн төрөлхтний чанар муудна. Хүмүүсийн зам аюул муудна. Энэ дээр аюултай зүйлүүд болно. Энэ дэлхий эхлэлтэй бас төгсгөлтэй. Тэр төгсгөл болно гэдгийг би хэлдэг. Харин энэ үед дэлхий бол хүн төрөлхтний мөнхийн оршил газар биш учраас бидний жинхэнэ гэр орон бол тэнгэрт байгаа бурхны хаан буюу мөнхийн улс маань байгаа. Тийшээ очих замыг энэ зармайгаар дамжуулж хүн төрөлхтнийг аврахын авралын үйл ажиллагаа зармайгаар хийснийг биднээс тайлбарлаж өгдөг байна. Тэгээд өнөөдөр бид нар юунаас үндэслээд өөрөөсөө бид нар нэг асуултыг асуух хэрэгтэй. Миний амьдралын зорилго юу вэ? Өнөөдөр энд байгаа амьдралын зорилго. Бид нар хүн болгонд ямар нэгэн юмны төлөө зав зайг үзүүлж зорилго тавиад яг өнөөдрийн таны хүсэж яваад байгаа юм таны амьдралын чинь яг бүр тийм хамгийн эцсийн зорилго мөн үү? Тэр ажлын тасны дараа яг тэр хүсэлсэн зүйлийг бид нар авч чадж байгаа юм уу бид нар өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй. Тэгээ энэний хариулт бол бид нар Библиэс олдог, бурхан дотроос олдог. Яагаад гэхээр бид нар энийг дандаа буруу газраас хайдаг. Бусад шашин янз бүрийн зүйлүүд бол хүний өөрийнхөө дотор руу өнгөж харгаж зарим нь философиос, зарим нь мэрэг төлөв янз бүрийн зүйлүүдээс зарим нь амжилтаас тийм ээ энэ утгыг олохыг. Тэгээд өнгөрсөн Нотлол маань энэ дээр өнгөрсөн 7 хоногт бид нар үзсэн зүйл маань юм байна. Нотлолын маань эхний 5 зүйл буюу бид нар яг бидний амьдралыг юугаар өдөртөгдөд яваад байсан бэ гэдгийг харахын тулд энийг үзсэн байгаа. Нэгдүгээр бид нар яагаад гимнүлтээр өдөрчсэн эсвэл бид нар сонсон уур хэлэн яг тийм өдөр болгон хөтлөгдөж явж өглөө усаад тэргээ боддог. Айдас хөтлөгдөж амьдардаг, эд юм хөтлөгдөж амьдарч байсан тийм ээ. Бусдад сайн болохын тулд ийм мотивоор бид нар явж ирсэн байгаа. Гэтэл бүтээгч эзэн маань бид нар тэндээс өгсөн зорилгоор бид нар хөтлөгдөж явах юм бол бидний яг жинхэнэ амьдралын учир утга тэндээс гардаг. Тэгээд бидний дараагийн слайд дээр хэвлээ харъя. Ермая ном дээр бид нар хэлж байгаа. Өнгөрсөн 7 хоногийн тэрний уртлын номлол дээр бид нар
бид нар одоо тийм акцидент биш гэдгийг бид нар үзсэн байгаа тийм ээ. Яагаад гэхээр бид нар хүн болгон нэг хөв бурхан бүтээсэн бурханы мастерпис хэдээс татчихгүй бөгөөд энэ дэлхийд нэгэн тодорхой зорилгын төлөө бурхан хүн болгоныг авчирсан. Тэр учраас тэр хүн болгон өөрт нь зорилго байгаа гэдгийг хэлж байна. Тэгээ энэ зорилгыг бид нар хаанаас мэдэх юм бэ гэхээр түүнийг бүтээсэн бүтээгчээс нь асуух хэрэгтэй байна. Өнөөдөр би ийм тохиом бүтээчд хаанаас бүтүүлэх юм бол ойлгох гэсэн үг байна тийм ээ. Тэгээ юуны хийсэн хүнээс нь асуух хэрэгтэй. Юуны тул яаж хийсэн юм бэ? Эсвэл тэр хийсэн хүн багтуулан цуг ирсэн зааврын уншна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бид нар тэр амьдралын зорилгыг бид нар тэр бүтээгчээс олдгоо. Тэгээ Ирмая номын 29:11-ээс илүүтэй уншиж тийм ээ. Тэгээ бид нар тэр зорилгоор амьдралдуулж өдөрдүүлж амьдарч байгаа үед бидний амьдрал дээр юу болдго юм гэдгийг өнөөдөр бид нар дараагийн 5 зүйл дээр бид нар маш товчхон байна. Бид нар аюул цаг ясаа учраас би энийг маш товчхон тавьчихсан явж байна. Гэхдээ ойлгомжтой байна гэж бодож байна. Тэгэхээр Ирмая дээр ингэж байна. Учир нь таанаас зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь таанаас ирээдүйн ба найдварыг өгөхийн тулд гайхамшигын бус сайн сайнаар төлөвлөгөөнүүд юм гэж эзэн бурхан тунхаглаж байна. За энэ юу гэж хэнд зориулсан төлөвлөгөө гэж хэлж байна. Таанаас зориулсан төлөвлөгөө. Төлөвлөгөөнүүдийг хэн мэднэ гэж байна? Энийг мэдхийн тулд энэ бурхан мэднэ гэж хэлж байна тийм ээ. Бид нар эзнээс бүтээгч өөрөө мэднэ. Хүний юу ямар учраас дэлхийд хэнийг ямар зорилгоор байгуулсан гэдгийг тэрийг бүтээсэн хийсэн тэр агуу нэг мэднэ тийм ээ. Тэгээд тэдгээр нь таанаас ирээдүйн ба найдварыг өгөхийн тулд яахад тулд гэж байна тийм ээ. Бид нар ирээдүйн ба найдварыг өгөхийн тулд ирээдүйн гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурхан надад хэлж байгаа. Хүн мөнгө амьдрахаар бүтээгдсэн гэдэг гэж. Бид нар энийг ойлгоогүй үедээ бидний махан биеийн амьдрал энэ дээр төгсгөл болох үед бидний амьдрал дуусчлаа гэдэг. Гэтэл бид нар ирээдүйн үнэхээр байна. Төгсөшгүй мөнгө амьдрах ирээдүй байгаа гэдэг. Бидний Монголд бол энэ тухай хинч бид нар зааж өгөө тийм ээ. Тэгээд бид нар найдварыг өгдөг. Энэ төлөвлөгөө. Итгэл найдвараа авсан хүн гэдэг бол амьдрал ямар ч утга учираа алдсан байдаг. Тийм ээ. Хэн нэгэн хэлсэн амьдрах найдваргүй, амьдрал итгэлгүй болсон хүн бол амьдараа өгсөн тайлхан байдаг гэж тийм ээ. Бид нар өглөө болгон босоод ямар нэгэн найдварын төлөө ажиллаж амьдарч зүтгэж байдаг тийм ээ. Гэтэл бид тэр мөнхийн хязгаарч өөрчлөгдөхгүй тэр найдварыг энэ бурхан бид нарт өгдөг. Гэтэл бид нар өнөөдөр энийг чийжүүл айтайхан болчих юм уу, тэрийг чийжүүл сайхан болчих юм уу гэх тийм ээ. Юм руу өсөж энэ дэлхий дээр байгаа цагаа асар олон цагийг бид нар дэмий барж идэг. Тэгэхээр энэ ахуй төлөвлөгөөг мэдж байгаа мөнхийн үнэн дотроос өөрийнхөө зорилгыг олж аваад тэн дээр бид нар анхаарлаа төвлөрүүлэх үед бидний амьдрал гайхамшигтай өөрчлөлт гаргадаг. Дараагийн слайдн дээр хэвдүүлж харъя. Би үргэлжлүүлээд Ирмая дээрээс 29-ийн 12-аас 14-ийг би бас үргэлжлүүлээд хуваалцмаар байна. Тэгэд бид нар хэмжүү хандах вэ гэдгийг бид нар хүмүүс өөрийгөө бүтээсэн тэр өөрийг нь бүтээсэн тэр агуу нэгэн рүү хандаж тусламж гоох уу эсвэл хүн өөрийнхөө гараар бүтээсэн тэр зүйл рүү хандаж тусламж гоох уу гэдгээ хүн өөрөө сонгодог. Энэ бол хүний өөрийн хувийн сонголт. Зарим хүмүүс бол хэмжээ шүтэнүүдэд мөргөөл тэндээс буугаад явдаг. Гэхдээ энэ дээр бидний бурхан бол бидний бурхан аав яг бидний махан биеийн аав шиг тийм ээ сэрэж та нар над руу иргээч би та хамгийн сайн сайхныг бэлтгэсэн байгаа. Хүмүүс биднэрээ өнгөрсөн 7 хоногт 5 доллар өгдөг гэсэн. Эндээс гадна бид нар бидний амьдралд ийм 3 төвшин байгаад байдаг. Нэгдүгээр бид нар survival driven гэдэг. Survival driven гэдэг нь юу вэ? Одоо амьд үлдэхийн тулд ч юм уу да тийм одоо гарахын тулд одоо энэ левел дээр Бурхны ерөөл туслагдсан улсууд ихэнхдээ яг ийм амьдралаар амьдарч байна.
Бурхны сайн сайхан хангалт хамгаалах байгаа гэдгийг мэдэхгүй учраас өөрийнхөө хүчинд амьдарч байгаа найдаж амьдарч байгаа нөхцөл би маргааш юу идэх үү, юу өмсөх үү, орон гэрийн тухай тийм ээ. Зөвхөн тийм л юм санаа зовж тэрний төлөө зүтгэж зөвхөн survive гэхин тулд амьдарч байна. Хоёр дахь төвшингийн амьдралд явж байгаа улсууд бол success driven буюу тийм ээ. Амжилтын төлөө зүтгэж амьдарч байгаа хүмүүс. Амжилттай амьдарч байвал энэний цаана миний хүсэж байгаа юм байгаа. Амжилтын төлөө. Гэхдээ энэ бол Бурхныг мэдээгүй нөхцөл. Хэдийгээр амжилттай амьдарч байгаа боловч энэ бол цаг хугацааны асуудал. Тэр хүн тухайн цаг хугацаанд бусад хүний нүдээр харахад сайн сайхан амьдраад байгаа юм шиг боловч зүрх сэтгэлд нь бөөн зовлон хөвөрөл байж байна. Тухайн цаг хугацааны дараа албан тушаалд байж байгаа нэр хүндтэй байгаа хүн тухайн цаг хугацааны дараа бод. Амжилттай амьдрах гэдэг нь өрөөгдсөн амьдрал биш. Бурхан биднэрт юу хэлдэг вэ гэхээр бидний өрөөгдсөн амьдрал дотор байхыг сануулт. Өрөөгдсөн амьдрал гэдэг нь биднэрт санаа зовлтгүй амар тайван дотор Бурханаас өгсөн зорилгын дагуу хийж байгаа тийм амьдралд хайртай өглөө болгон баяр хөөртэй босч байгаа. Бурханы надад өгсөн зорилгын төлөө явж байгаа. Гуравдугаар төвшингийн улсууд болохоор significance буюу purpose driven хүмүүс байна. Энэ бол тэр мөнхийн өршөлт Бурханыг хүн төрлөختний мөнхийн учир удлыг амьдралын учир удлыг ойлгоцсон хүмүүс тэр зорилгод өдөрдүүлж тэр зорилгын төлөө өөрийнхөө амьдралыг тааруулж амьдрдаг. Энэ үед Бурханы өрөөл бид нарт зайлшгүй орж ирдэг. Бидний сүнслэг орчин харагдахгүй зүйл дотор falls in our hands тийм ээ бидний гарт орж ирдэг. Энэ бидний чадлаар биш Бурхан тэнд бидний өмнөөс юм хийж байгаа гэдгийг харуулж ирдэг. Тэгээд Ярмай өргөжлөөр харуул хэдүүлээ. Энүүнийг бид нар олж мэдхийн тулд өнөөдрийн бидний хэлээд байгаа юм энэ зорилгыг олоогүй цагт бид нар дэмий зөвлөлд асар их цаг хугацаагаа барна. Тэгэхээр энэ зорилгыг олохын тулд зорилгоороо өдөрдүүлэхийн тулд өнөөдөр эзэн тийм ээ энд бид нар зогсоож энэ үгийг хуваалцаж байгаа. Тэгээд Ярмайгаас өргөжлөөр уншиг хэдүүлээ. Улмаар та нар намайг дуудаж миний өмнө ирээд надаас тусламж гооход би үгийг чинь анхааран сонсноо. Амен. Та нар намайг эрен хайвал олох өгөөд үнэн сэтгэлээсээ намайг эрен хайж эрмэлзэн хүсвэл олох болно. Амен. Та нар үнэхээр намайг олох болно шүү. Амен. Энэ бол эзнээс бидний бүтээх сургаас бидэнд өгж байгаа амлалт. Дэлхийдэр бид нар Бурхны тухай сонсох үед энийг хүлээж аваагүй нөхцөл энэ бусад бидний дайсан болох сүнслэг хүчин энэ үнний тухай Бурхны тухай биднэрт ойлгуулахыг хүсдэг. Дандаа эсэргүүцдэг. Гэтэл бидний зүрх сэтгэл асар бардам байдаг учраас Бурхны өмнө залбираад үннээ хэлээд гуйхаас татгалздаг. Бардамдаа автагддаг. Би нэг удаа сонсч ирсэн байна. Бид нар нүдээ ханаад Бурхан руу залбирах үед яг тэр мөчөд бид нар Бурханд хамгийн ойрхон очдог. Мөч байдаг. Яг тэгэхээр бид нар нүдээ ханаад Бурхан руу залбирах үедээ зүрхэндээ буулт хийсэн байдаг. Бурхан руу залбирж байгаа хүн бол би чадахгүй нэ та туслаач гэдэг ийм attitude-аар тийм позишнд өөрийгөө авч ирсэн байж. Би чадна би мундаг. Бурханд найдвар тавьж байгаа позишн залбирж байгаа үед. Тэгэхээр зэрэг би амьдралынхаа учир утлыг зохиогчоос нь олно. Тэгэхээр зэрэг тэрний өмнө очиод залбирах үед бид нарыг сонсон гэдгийг амлаж, тийм ээ? Харин түүнийг эрен хайхдаа зүгээр Бурхан чи хаана байна, тийм ээ? Гэх биш, тийм ээ? Үнэн сэтгэлээсээ гэдгийг энэ дээр онцолж хэлж байна. Үнэн сэтгэлээсээ эрен хайх юм бол та Бурхантай хамтдаа залбирж байгаа бол зүгээр гой сайхан үгээр хэрэгцээгээ биш зөвхөн жинхэнэ тэр Бурханыг олж мэдхийн төлөө зүрхнээсээ гарч байгаа залбирал байх юм бол тэр үнэхээр сонсдог. Тэгээд түүний амлал та үнэхээр намайг олох болно гэдгийг хэлж байгаа. Тэгээд энэ дээр бид нар Бурханыг олохын тулд бид нар түүнийг хайхын тулд юу хийх ёстой байдаг вэ? Бид нар Бурханы үгийг унших ёстой, Бурханы оршихуйг хайх ёстой, сүм цуглаандаа ирэх ёстой, тийм ээ? Үйлчлэлд оролцох ёстой, залбирах ёстой. Библиэлд хэлэгдсэн залбирал өргөлийнхөө
зүйлүүдийг түүний үгийн дагуу дуулууртаа хийх ёстой байдаг тийм ээ. Тэгээ ингэснээр Бурхны амлалтын дотор шагнал нь агуу юм аа. Шагнал нь болохоор энэ зогсож байгаа надад биш. Энийг үйлдэж байгаа хүн болгон дээр шагнал нь өөрөө хувь хүн болгон дээр буудаг гэдгийг Библи хэлж байгаа. Тэгээ миний энд өнөөдөр яриад байгаа зүйл бол энд байгаа хүмүүс яг өөрийнхөө хувь зорилгыг ойлгохын тулд Бурхан руу хандах, энийг яаж олох тэр замууд руу би чиглүүлж өгч байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр та өөрөө зүрх сэтгэлээрээ нээгээд тэр эзний өмнө очиод тэр оршихуйд байх үед тэр яг танд зориулсан хувийн зорилгоо чинь танд тэр илчилдэг. Энэ илчлэх үед бид нар тэрний хүчрхэг оршихуй дотор бууж өгдөг. Үнэхээр тэрний агууг мэдж эхэлдэг. Бид нар сонсч ирсэн арслан архирах үед тэр бусад амьтан тийм ээ хөлж чадахгүй болоод чичрээд тэр vibration-ыг авахаар хөдөлж чадахгүй болтлоо айдаг тийм ээ. Гэтэл бидний Бурхныг бид нар амьдаар орч Бурхныг мэдрэх үед бид нар ямар ч аргумент гаргахгүйгээр тийм ээ та мөн байна гэдгийг бид нар acknowledge хийж тэрний өмнө бууж өгдөг. Энэ үед эцэн биднээс үгээ хэлдэг. Биднээс ойлголтуудаа өгдөг. Тэгээ түүнийг олно гэдэг бол бид нар нэг ёсондоо Бурхантай уулзна гэдэг бол тийм хэн нэгэн хүн үсрээд цэгийн өмнө гарч ирж чагаар бараад танилцаад байх юм үйл явдал гэсэн үг биш тийм ээ. Тэгэхээр энийг Эфес 3:20 дээрс харъя хэдүүлээ. Амьдралыг маань ариун сүнснийхээ хүч чадлаар өөрчилж буй ертөнцийн эзэн бидний гүйж төсөөлж байгаагаас хамгийн илүү сайн сайхан зүйлийг амьдралд маань бий болгож чадна. Тэгэхээр энэ дээр юу хэлээд байгаа гэхээр Бурхныг бид нар таньж мэдж түүний зорилгыг мэднэ гэдэг бол бидний Бурхан өөрөө гурлаар оршиж Бурхан гэдгийг бид нар үзчихсэн тийм ээ. Эцэг хүү ариун сүнсний гурлаар. Эцэг Бурхан мөнхийн улстай хүү Есүс Христ өөрийнхөө үүргийг гүйцэтгсэн бөгөөд тэр буцахдаа биднэрт туслагчийг буюу Бурхны гурвын нэг болох ариун сүнсийг биднэрт илгээсэн байна. Тэгэхээр бид нар Бурхныг хүлээж аваад энийг ойлгож авах үед ариун сүнс бидний зүрхэн дотор ордог бөгөөд Бурхан бидний дотроос ярьж эхэлдэг. Ариун сүнсээр дамжуулж биднэрт өөрийнхөө зорилгыг илчилж ярьж эхэлдэг байна. Тэгээд Ром номын 10:9 дээр байдаг тийм ээ. Бид нар бартамлаасаа болоод янз бүрийн өөр бусад хүлээсээсээ болоод Бурхныг дандаа динай хийж боо энэ Бурхан бол хотлаа. Янз бүрийн муу нөлөөлөлтөй хариултуудаас болоод бид нар энэ бол харийн шашин. Магадгүй бид нар буддын шашинтай юуныг Христийн шашин гэж ингээд харьцуулж үздэг. Гэтэл энэ бол шашин биш бөгөөд хүний амьдралын мөнх амьдралын тухай үнний тухай биднэрт ярьж байгаа зүйл болоод. Тэгээд тэр загламаа дээр болсон үйл явдлаар дамжуулаад бид нар аврал руу орох тэр аргыг бид нар хэлж өгсөн бөгөөд Ром номын 10:9-10 дээр бид нар хэлсэн байдаг. Ром 10:9 дээр та амаараа хүлээн зөвшөөрөх үед аврал өгөх бөгөөд зүрхэн дээр итгэх үед танд зөв байдал өгнө. Энэ бид нар өөрийнхөө хүчээр хийдэг зүйл биш бөгөөд Бурхны нэгүүлсээр гэмтэй хүн бид нар Бурхны нэгүүлсээр өгдөг энэ аврал. Тэгээд амаараа хүлээн зөвшөөрнө гэдэг бол бидний харагдахгүй байгаа орчин дотор би миний бүтээгч эзэн амьд байгаа тэр намайг бүтээсэн миний зорилго тодорхой байгаа миний аврагч болоод миний амьдралын эзэн бол амьд оршигч цорын ганц Бурхан бөгөөд Есүс Христ мөн гэдгийг тунхаглах үед сүнслэг ертөнцид бид нар тунхаглыг амаараа хэлж байгаа байна. Энэ үед тэр сүнслэг хүчнүүд таныг боолцож ирсэн янз бүрээр зовоод зулгааж ирсэн нөхдүүд ерөнхийдөө шийдвэр гаргасны дараа тэд нар бол тань руу довтолж боолчиж дайрч урж тасч чадахгүй болдгоо гэсэн. Бид боолцож ирсэн бид нар харагдахгүй энэ орчинд бид нарыг
7,000 evil spirit тийм ээ 20 гаруй мянган тэнгэрэлч бидний орчин тойронд нэг хүний орчин тойронд ингээд байж бид нар харагдахгүй байгаа ч гэсэн харагдахгүй ертөнцид асар их зүйлүүд болж идэг тийм байгаад байна. Тэгэхээр бид нар тэр ариун сүнсийн хүч чадлаар дамжуулж бурхан бид нартай ярих бөгөөд хувь хүн болгон өөрийнх нь онцлогоор бүтээгдсэн тэр зорилгыг тэр өөрөө хэлчихэж өгдөг. За дараагийн слайд дээр харъя. Одоо жоохон хурдан ирүүлээд зорилгоор өдөрдүүлсэн амьдрал бид нар энэ байдлаасаа гараад бурхнаас өгдсөн дэлхий дээр бидний тавьсан зорилгоо олж мэдээд өдөрдөж тэрүүгээр өдөрдүүлж эхлэх үед одоо хамгийн түгээмэл бидний амьдрал дээр нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа өөрчлөлт маань энэ байгаа. Энэ тав. Зорилгоо мэдж амьдарч эхлэх үед бидний амьдрал учир утгатай болж ирдэг. Хүн утга учиртай амьдрахаар бүтээгдсэн гэдгийг бид нар үзсэн тийм ээ. Бид нар бол энэ дээр нэг зүгээр нэг идэж уугаад ингээд амьтан шиг зөвхөн одоо үр удмаа үлдээх гэдэг бол энэ бол хүний мөнхийн зорилго биш ээ. Тийм ээ. Зорилгогүй амьдарч байгаа үед бидний хамгийн эмгэнэл бол тэр зорилгогүй амьдрал байдаг. Тийм учраас хүмүүс энэ зорилгыг мэдхийн тулд өнөөдөр миний ярьж байгаа тэр зорилгыг илчилдэг их сурвалж руу би та нарыг хөтлөөд байгаа гэсэн. Хүмүүс өөрийнхөө зорилгыг мэдхийн тулд түүхийн туршид тийм ээ сэтгэл судлаач, сүнс дуудагч тийм ээ лам бөө бүхий л газар руу очдог. Яг л бид нар хүн ирээдүгээ мэддэг учраас тэндээс тусламж авахын тулд гэтэл тэндээс бид нар мөнхийн үнний тухай олж мэддэг. Магадгүй Библиэлд бид нар хэлсэн сүнс дуудагч гэдэг бол бөөг хэлдэг тийм ээ. Бид нар бөөдөр очих үед өөрийнхөө амьдралын зорилгыг олох уу? Мэдээж олохгүй. Бөөдөр бол яадаг вэ гэдгийг Библи хэлдэг бид. Бөө болохоор ичэд үлддэг. Хүний хийж чадахгүй хийдэг. Тэрүүгээрээ дамжуулаад хүмүүсийг алмаар болж өөрийнхөө өмнө зөвхөрлөж өгөөд тэрүүгээрээ тэр хүнийг болцож эхэлдэг. Тэр хүний амьдралыг өдөртөж эхэлдэг. Чи тэгэхгүй бол тэгнэ ингэхгүй бол ийм авчирч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд хэсэг бүлэг хүмүүсийг өөрийнхөө захиргаанд оруулж харанхуун юун дотор өөрийгөө worship хийж өөрийгөө дахин шүтүүлж эхэлдэг. Харин энэ ахуй бүтээгч бурханлуу тэднийг хөдөлдөг. Тэрийг мэдүүлэхийг хүсдэг. Ийм үйл явдал болдог тийм ээ. За тэгээд Библи бас хэлдэг. Бөөнөр өөхөксдийн сүнсийг өөртөө дуудаж оруулж ирж түүгээр ярих чадвартай гэж. Гэтэл бид нар Бурханы ариун сүнсний тухай асуудал яригдаж байна. Бид нар ариун сүнсээр удирдуулах тухай энэ мөнхийн амьдрал биднийг ариун сүнс удирдах болохоос биш өөхөксдийн сүнс удирдахгүй гэдэг хэлж байна тийм ээ. Өөхөксдийн сүнс магадгүй өнгөрсний тухай ярина, ирээдүйн тухай хүнийг мөнхийн амьдрал заахгүй ч гэсэн тийм ээ хүнийг тэр хэмжээнд нь албаруулах юм хийдгээ энэ нь бидний хурдаараа гэдэг хэлсэн. Тэгэхээр амьдрал нь утга учиртай болсон хүн бол ямар ч амьдралын хүнд хэцүү зүйлүүдийг туулж давж туулах чадвартай болдог. Яг тэгэхээр тэр энэ дээр байгаа зовж исэн ч гэсэн зорилго тодорхой учраас энэ төр зурах гэдгийг мэддэг. Ямус жоохон зовлон өөрт нь тохиолдох үед л комплент гэж хэлдэг. Сэтгэлдээ унж эхэлдэг. Бусад хүмүүсийг буруутгаж эхэлдэг. Аригтаас ууж эхэлдэг. Сэтгэл готролд орж эхэлдэг, тийм ээ? Тэгэд энэ дээр би нарийн зам тавьчлаа. Энэ тав дээр би нэлээд дэлгэрэнгүй ярих гэж бэлдсэн байсан. Одоо цаг аягаа сумжилж байгаа учраас тэгээд энэ нэг дээр бид хамгийн гол юм хэлэх гээд байгаа хамгийн эмгэнэлтэй зүйл бол биднэрт үхэл биш бөгөөд зориггүй амьдрал. Библи бол үхлийг бидний амьдралын жинхэнэ эхлэл гэж хэлж байгаа. Тэрний цаана байгаа зүйлүүдийг хэлж байгаа тийм ээ. Гэтэл бид нар энийг заалгаагүй үедээ мэдээгүй үедээ үхлийн цаана юу байгааг мэдэхгүй үедээ бид нар дандаа айдастай байдаг. Тэрний цаана юу байгааг мэдэхгүй учраас үхлээс айдаг. Гэтэл энэ үхлийг Есүс Христ ирээд
2000 жилийн өмнө тэр зарламаар болсон үйл явдлаар бид нар шийдэд өгсөн байгаа гэдгийг би хэлж байгаа тийм ээ. За хоёрдугаар зорилгоо мэдвэл бидний амьдрал маш энгийн болдог. Энгийн болно гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр тийм ээ. Учир нь бидний юу хийх хэрэгтэй, юу хийх хэрэггүй зорилго тодорхой зааж өгдөг. Бид нар зорилготой болсон үед юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээр тов тодорхой клэр болно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бидний зорилго заавал хийх ёстой ажил болон хийх ёсгүй ажлыг дүгнэх үндэслэл маань болж байна. Үнэхээр би зөв юм хийгээд байгаа, буруу юм хийгээд байгаа гэдгээр ялгаж чаддаг болдог. Тэгэхээр бид нар ямар нэгэн зүйл хийхээс өмнө бид нар миний энэ хийж байгаа зүйл Бурханаас надад өгсөн зорилгыг биелүүлэхэд тусдаа юу гэдэг ийм асуултаар бид нар үндэслэлээр дүгж хардаг учраас бид нар хэрэгтэй хэрэггүй зүйлээ ялгадаг болно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тодорхой зорилгогүй бол бид нар шийдвэрийг яаж хийдэг вэхээр тухайн үеийн муудэндээ сэтгэл хөдлөлтөө айдсдаа нөхцөл байдал шахагдсандаа болоод автаад бид нар шийдвэр гаргаж амьдралынхаа. Магадгүй хэн нэгэн хүний буруу шахалт хууль бус үйлдэл хийх тулд шахаж байгаа шахалтнаас ч юм уу тийм ээ. Ийм байдлаар бид нар шийдвэр гаргадаг. Зорилгоо мэдж байгаа үед бидний амьдрал маш энгийн болдог. Өөрийн зорилгыг мэдж чадаагүй хүн дэндүү олон зүйлийг хийхээр зорж тэгээд тэрнээсээ болж хит их ачаалттай ядаргаанд ордог. Бусадтай харилцаан дээр зөрчилтэй болж байна. Энийг бид нар зорилгоо мэдэхгүйгээс болж энэ проблем руу өөрсдөө халтарч ордог. Өчнөө өөрөөсөө хэр хэтэрсэн тэр зүйлүүдийг шаардлагагүй зүйлүүдийг хийгээд өөр дээр ачаал аваад тийм ээ хит их ачаал аваад. Тэгээд бурхан биднэрт энэ дэлхий дээр байх зөвхөн өөрийнхөө зорилгын төлөө байх тийм л цаг хугацааг өгсөн учраас бид нар тэр цаг хугацааг бурханаас өгсөн зорилгын төлөө ашиглахгүй бол дэмий юмны төлөө ашиглаад дэмий юмд үрээд авах бол бид нар дараа нь бурханы зорилгыг биелүүлэх үнэхээр харамсалтай болно гэсэн үг. Ингээ барьцуулаад дээр өнө түрүүнээс хаш одоо гоё. Тэр амраагаас орсон байхгүй ирэн дээрээ барих. За зорилгоо мэдвэл бид нар анхаарлаа төвлөрүүлж амьдрч чаддаг болдог тийм ээ. Энэ нь бид нар тодорхой зүйлээр анхаарлаа төвлөрүүлж сурна гэдэг нь юу гэсэн үг гэхээр бидний хичээл зүтгэл ирч хүч хамгийн чухал зүйлдээ зарцуулагдах болцоотой болно гэсэн. Дэмий юм бид нар зарахгүй гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бид нар зөв сонголт хийж амьдрах учраас бүх зүйл маань үр ашигтай ярина гэсэн үг. Яг тэгэхээр мөнхийн зорилгоор бид нар өөрийгөө аваачаад уйдсан байгаа тийм ээ тэр зорилготой. Тэр зорилгын дагуу миний өдөр тутам хийж байгаа гаргаж байгаа шийдвэр явж байгаа юм маань явах учраас бид нар тодорхой анхаарлаа төвлөрүүлэх зүйл маань тодорхой гэсэн үг. Аар сар зүйлээс болоод сэтгэл санаа өвмөрдөг нь хүн төрөлхтний өөрийн мөн чанар байдаг. Энийг бол нормал гэж ойлгох. Ерөөсөө санаа зовох хэрэг байна. Бидний амьдрал эргэн тойрон болж байгаа аар сар зүйлээс болоод бид нар өвмөрж ирдэг. Санаа зовж ирдэг дэмий зүйл. Заримдаа тэгээд дэмий зүйл өөрийгөө аваад дуулсан, оролцуулсан тийм ээ. Тэрүүгээр явж байгаа шал хэрэггүй зүйлийг өөр дээрээ авчираад зовлон болгоцсон ачаал авцсан явж идэг тийм ээ. Тэгэхээр зэрэг зорилгоо мэдсэн хүн бол энэ дээр бид нар laser sharper focus-ыг амьдрал дээр байлгаж чаддаг учраас бид нар асар их үр дүнтэй зүйлүүдийг хийх бололцоотой. За бид зорилгоо тодорхой өөрийнхөө амьдралын зорилгыг мэддэггүй учраас бид нар баян зөв чигээ өөрчилж, ажил мэргэжил, харилцаа холбоо, сүмээ хүртэл өөрчилж яадаг тийм ээ. Тэгээд олон хэлбэрээр гадаад байдлаа хүртэл бид нар өөрчилж янз бүр болж явж байгаа. Тэгээд энэ маань бид нар яг үгээр тэр тодорхой бодиттой үр дүн гаргахгүй дэмий юм цагаа зарцуулаад үрээд байгааг л бид нар хэлж өгч байгаа. Тэгээд гол зүйлээ барьж аваад өдөр тутмын ажил чинь яг тэрв чиглэсэн үйл явдал баг багаар явж байхад бид нар гайхамшигтай үр дүн үзүүлдэг.
Ер нь бид нар юм ямар үсчээд савлаад ингээд самардаад бариад байгаа хүмүүс тийм ээ амжилтанд хүрж исэн түүх баг баг. Хүн төрөлхтний түүхэнд нэг зүйл дээр зориулж фокуст амьдарсан хүмүүс гайхалтай үр дүн гаргасан байдаг тийм ээ. Тэгээд зорилгоор удирдуулсан амьдралмаар энийг хэлдэг. За Библи энэ дээр Эфес 5:17 дээр Библи бидэрт хэлж байна тийм ээ. Тийм учраас бүү мунхаг бай. Энийг зөв уншичээ. Бүү мунхаг бай. Харин эзний хүсэл юу болохыг ухаар. Яг тэр бид нар өдөр тутам хийж байгаа амьдралдаа Бурханаас надад өгөгдсөн энэ дэлхий дээр байх зорилго. Бурханаас өгсөн надад зорилго маань зөвхөн энэ дэлхий дээр байх зорилго биш. Мөнхийн зорилго байдаг. Бид нар энэ дэлхийг орхиод бид нар амьдрал дууссан дараа ч гэсэн бид нар хайчгүй яах вэ? Хаана юу хийх ёстой? Энэ зорилгыг Бурхан бидэнд илчилж өгч байна. Бид нар мөнх амьдрал гэж тэр холын асуудлыг харж байгаа нөхцөл өнөөдөр бид нар энд байгаа жижиг асуудлууд бид нар тийм том асуудал биш байдаг. Том зорилгын төлөө явж байгаа хүн жижиг чулуунд бүдрэгдэггүй үг байдаг бас тийм ээ. Тэгэхээр бид нар мөнхийн зорилгын төлөө явж байгаа үед биднэрт бүх зүйл тодорхой байдаг. Зорилготой бөгөөд гол анхаарлаа зөв зөв хандуулсан амьдрал өхнөөс хүчтэй байдаг. Ариун сүнсний хүчээр Бурханаас гаргасан тэр зорилгоор удирдуулсан амьдрал Бурханы хүсэл тааллыг чадварлагаар гүйцэлдүүлж чаддаг бид. Тэр Бурханаас өгсөн тэр зорилгыг одоо нэг ясандаа бид нар бүтээгчтэйгээ хамтарч ажиллана гэсэн. Тэр зорилгын дагуу тэн дээр фокусаа тавих үед бидний амьдрал тохиолдож байгаа проблемууд бол үнэхээр том асуудал биш байх бол. Амьдрал тохиолж байгаа проблем дээр бид нар анхаарлаа төвлөрүүлээд явах үед Бурхан маань жижигрээд харагдахгүй бол тэр зорилго маань жижигрээд харагдахгүй бол харин бид нар нүдээ нээгээд харахад асар том проблем бидний явж байна гэсэн. Проблемаас давж харж чадахгүй болно гэсэн үг тийм ээ. Тэгээд энэ дээр Илч Пол бидэрт хэлж байгаа. Филиппои номын 3:13 дээр би бүх хүчээр нэг л зүйл төвлөрүүлдэг. Илч Пол би бүх хүчээр нэг л зүйл төвлөрүүлдэг. Энэ ардхаа мартаж урдах зүйлс рүүгээ тэмүүлдэг. Тэгээд эрүүрийг бидэрт яаж ингэж амьдрах тухай Библи бидэрт маш тодорхойгоор хэлж байгаа. Энэ 40 цувралын явцад зарим нь дараа нь хүн болгон Бурханаас илчлэгдсэн зорилгыг бид нар ойлгож аваад үнэхээр баяр хөөртэй байх болно гэдэгт би бол итгэлтэй байна. Тэгээд зорилгоо мэдвэл бид нар амьдрах хүчийг олдог. Дөрөвд нь амьдрах хүчтэй болно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар амьдрах пашнтай болно гэсэн. Тийм ээ? Бид нар үнэхээр дуртай зүйлээ дотоо орчиход хоноод маргааш өдөр босоод хийхдээ тийм ээ. Өглөө эртхэн бос тэрийг хийхэд яадаг тийм ээ. Яг тэр шиг бид нар амьдралд хайртай болно. Амьдрал тэр зорилгын төлөө зүтгэдэг хүчийг Бурхан өгч идэг бид нар. Бид нар махан биеийн хүчээр бид нар маш өчүүхэн хүчтэй тодорхой магадгүй одоо бид нар биеийн хөдөлмөр хийж байгаа 12 цаг ажиллахад буцаад гэртээ ирэхэд бид нарын бараг бүх зүйл хүч чадал дууссан байдаг. Тэгээд дахиж унтаж идэж дахиж сэргээлт авдаг тийм ээ. Гэтэл энэ зорилгоор удирдуулж байгаа нөхцөлд бидний махан биеийн хүчээс гадна бидний ариун сүнсний хүч дотор ажиллаж байдаг учраас энэ бол үнэхээр гайхамшигтай ажил. За тэгээд дараа нь зорилгоо мэдвэл бид нар мөнхийн амьдралд бэлтгэж чаддаг. Өнөөдөр бид нар дэлхий дээр байгаа бидний ойлгож авах ёстой зүйл маань бид нар энд түр хугацаагаар байгаа гэдгээ мэдэх хэрэгтэй. Бидний мөнхийн амьдрал дэлхийн нөгөө талд байгаа. Бидний мөнхийн гэр орон бол мөнхийн улс. Дэлхий дээр байгаа хугацаа тэр мөнхийн инфинит цаг хугацаатай харьцуулах юм бол 1 мм хөрхөөгүй ийм богино хугацаанд бид нар энэ дэлхий дээр байна. Тийм учраас энэ дэлхий дээр бид нар асар их юм олох гэж юм хураах гэж ингэж зүтгэж бид нар ингээ буруу тийшээ зүтгэдэг. Хүн төрөлхтөн түүхийнхээ турш их юм олж, их юм эзэмшиж авснараа тийм ээ бүх зүйлийн оргилд хүрнэ гэж андуурч явсныг Библи бидэрт тодорхойгоор харуулж өгсөн. За тэгээд
зорилгоо мэдсэн нөхцөл та өөрөөсөө уруухаа болдог. Яг тэр хүн зорилгоо мэдээгүй хүн баян өөрөөсөө урууж явдаг. Говж тааж өөртөө итгэлгүй тийм энэ ч үнэ юм уу, тэр ч үнэ юм уу, энэ ч сайн юм уу. Нэг өсөндөө зорилгоо мэдээгүй нөхцөлд бол одоо тэр говж таавд ягаад өөрөөсөө урууж амьдрах гэж нэрлэж. За тэгээд дараагийн ашиг дээр хэдүүлээ орон 14-ийг харъя. За ийм учраас энэ зорилгоодын зорилгоор амьдарч эхлэх үед бидний амьдралаар бидний хүсэж байдаг мөртлөө өөрийн чадлаар хийж чадахгүй тэр гайхамшигтай өөрчлөлт бидний бүтээгч бурхан эзний хүчээр орж ирж тэр гайхамшигтай өөрчлөлт болдог. Хүний өөрийнх нь дотор сан чанарын өөрчлөлт гардаг. Гэр бүл үр хүүхдтэйгээ аав ээж ах トゥ нартайгаа харилцааны гайхамшигтай өөрчлөлт өөрөө гардаг. Хоорондоо бид нар муудалцаад харьцаагаа таслаа хайцсан одоо монголоор тангараг тасрах гэдэг тийм ээ. Тангараг тасарсан тэр харилцаа. Тэгээд энэ бүхний цаана энэ мессежээр би юу хэлэх гээд байна гэхээр бид нэг өдөр энэ дэх амьдралаа дуусгаад бурхны өмнө очино. Энэ бол гарцаагүй хүн. Бид нар нэг л өдөр бидний зүрх зогсохоо байлгаад бид нар бурхны өмнө очино. Ором 14 дээр New Living Translation дээр ингэж хэлж байгаа. Биднийг амьд байхдаа санаг туум бидний хүн нэг бүр бурхны өмнө шүүгдэхээр зогсох болно. Тийм ээ бид бүгдээрээ бурхан өөрийн амьдралын талаар тооч болно. Тэгэхээр бид нар энэ амьд эрхлээ дээр байх хугацаанд хариуцлагатай байхыг хэлж байгаа. Тэгэхээр бурхны өмнө бид нар очиход бурхны асуултанд бид нар юу хариулах вэ? Бурхан юу асуух вэ биднээс? Ямар нэгэн энэ талаар мэдж байгаа хүн байна уу? Бид нар ирээдүйн талаар боддгоо ялангуяа манай Монголын нийгэм бол коммунист системээр яваад ядуур орнд байсан учраас бусад орнуудад колоничлогдох маягаар олон жил явсан учраас бидний энэ мөнхийн үннээс амьдралын галзаагүй үннээс асар хол таслагдсан хэдэн зуун жилээр бид нар буруу юмыг үнэн гэж бодож амьдарч ирсэн хүмүүс байна. Бид нар тийм ч учраас бид нар мөнхийн амьдралын тухай боддоггүй, гэм нүглийн тухай бодож чаддаггүй, гэм нүгэл гэж юу болохыг ойлгодоггүй, би үхээд хайчих бол гэдэг талаар гүн гүнзгий орж бид нар судалж чаддаггүй, мэдэхгүй байгаад байдгаасаа болж бидний амьдрал асар харамсалтай байдалд ордог. Тэгээд дараагийн слайдын дээр харагдуулаа. За цагийг болж байна. Одоо дууслаа. Бид нар амьдралаа дуусгаад эзний өмнө очиход Библиэс харах юм бол энэ хоёр асуулт бид нар тавигдана. Нэгдүгээр чи миний хүү Есүс Христтэй хамтарч юу хийсэн бэ? Энэ юу гэсэн юм бэ гэхээр би хүндрэлтэнд та нарын авралын төлөө цорын ганцруугаа золиосож явуулаад ийм үйл явдлууд болоод хийгээд та нарыг ингээд хүүгээрээ дамжуулж би зааврыг өгдсөн байхад чи миний хүүг таньж хүлээж авч түүнд итгэж түүнд түшгэлж түүний өөрийнх нь амийг золиослсон энэ үйл явдлыг чи ойлгож мэдэж түүнтэй хамтарсан уу? Гэдэг асуулт тавь. Яг тэр Библи биднээс хэлдэг. Есүс Христ өөрийгөө энэ дэлхийд ирэхдээ өөр ямар ч шашин өөр хэн ч хэлээгүй зүйлийг өөрөө амаараа хүн төрөлхтөнд хэлсэн байна. Тэр бол Есүс юу гэсэнгээр би бол үнэн, би бол ам, би бол зам ном. Надаар дамжихгүйгээр хэн ч мөнхийн эцэг хүрэхгүй гэж хэлсэн. Тийм учраас бидний эзэн бурхан хүүгээр нь дамж мөнхийн эцэг төрөх учраас чи миний хүүтэй ямар харилцаатай байсан энэгээр дамж тэр итгэж чамд байна. Энэ асуултыг биднээс тань. Энүүнийг Библиэлд бид хэлсэн байна. Хоёрдугаар бурхан биднээс миний чамд өгсөн зүйлээр чи юу хийсэн бэ? Өнөөдөр биднэрт юу өгсөн бэ? Өнөөдөр биднэрт өгсөн зүйл бурханаас өгсөн бидний ам амьсгал байж. Цаг хугацаа биднэрт өгсөн авьяас чадвар одоо бидний эдэлж хэрэгжилж байгаа эд хөрөнгө үр хөөхд бидний гоо үзэмж боломж энэ бүхий зүйлүүд биднэрт бурханаас өгдөг. Энийг бид нар мэдэхгүй өөрөө хүчтэй чадaltaйтай энэ тэндээс цаг хугацаа болоод авсан юм шиг тийм ээ. Өөрийнхөө бяртаа мундагтаа энэ бүхнийг эзэмссэн юм шиг бид нар андуурдаг. Гэтэл энэ зүйлүүдээр чи
мөнхийн зорилгын төлөө зориулж хийжсэн үү эсвэл надаас өгсөн зүйлийг зөвхөн хувийнхаа эрх ашиг чи зориулаад хой бодох тэр багсан дотор амьдарч ирсэн үү? Тэр агуу зорилгын төлөө чи энийг ашигласан уу гэдэг ийм асуултууд тавигдана бид нар тийм ээ. Тэгэхээр бид нар энэ асуултанд хариулахад бэлэн байх хэрэгтэй. Гэхдээ хараад эсийн бүлэг дээр ч юм уу та нар эсийн бүлэгд хамрагдгүй энэ хоёр асуултыг нааш нөхөдөө өөрсдөө тавиад энийг цааш нь задлаж ойлгоно. Энэ дотроос бид нар асар гүн гүнзгий ойлголтуудыг бид нар мөнхийн амьдралын тухай тэр алсын харааг бид нар ойлгох бол бид нар маш хол явна тэр мөнхийн амьдралаар амьдрна гэдгийг ойлгоод хардсны дараа бид нар өнөөдөр дэлхий дээр байгаа страглд байгаа зүйлүүд үнэхээр жижиг зүйл болж хүрдэг. Үнэхээр энэ бол тэр зорилгын дагуу явж байгаа үед бид нар дэмий зүйл рүү хандахгүй гол зүйлдээ анхаарах үед яг тэр бурхнаас өгсөн авьяас бурхнаас өгсөн нэгүүлсэл эвэлийн дагуу явах үед бид нар амар тайван дотор баяр хөөр дотор бид нар амьдарч ирдэг. Тэгээ энэ асуудлуудыг та нар өөрсдөө дараа нь юу яагаад дараагийн хамгийн сүүлчийг таны амьдралын зорилго юу вэ? Дахиж та нар бодож үзээрэй. Гэртээ очиод хунгаан болох зорилготой амьдрах нь амар тайван руу хөтлөнө. Хүн төрөлхтний амьдралын хамгийн ийш тийшээ хайж зүтгэж байлдаж янз бүрээр тэмцэлтсний эцсийн зорилго нь амар тайван байдаг. Хүний аз жаргал гэдэг амар тайван буюу баяр хөөр байдаг. Зүрх сэтгэлийг хичнээн хөрөнгөтэй байж болно. Хичнээн их гоо үзэсгэлэнтэй байж болно. Тэр хүн амар тайван байхгүй дандаа айц тамгалгаанд амьдарч байдаг тийм ээ. Тэгэхээр бидний Бурхны үг үнэн учраас үнэн биднийг амар тайван руу хөтлөдөг. Үнэн биднийг тэр гмийн болцлоос чөлөөдөг. Хотлог хурамгаас чөлөөдөг. За тэгээд түрүүн би дурдсан Исая 26-гийн 3 энэ ишлэлийг бас чэйжлээрээ дотор нь та нар энэ утгыг олж ойлгоорой тийм ээ. Тань итгэдэг учраас бодол санаагаар бат зогсож хүнийг та төгс амар тайван дотор хамгаалт. Бид нар өөрийгөө төгс амар тайван дотор хамгаалж чаддаг. Биднийг Бурхан хамгаалдаг гэдгийг хэлдэг. Энэ Бурханд хамгаалагддаг, Бурхантай бид нар тогтоосон тэр итгэлийн харилцаагаар дамжуулдаг. Итгэл гэдэг маань бид нар нүдэнд харагдахгүй зүйлтэй харьцдаг багж байдаг. Тийм ээ? Бид нар тэр итгэлээр харьцдаг. Тэгээ өөрөөсөө асуугаарай тийм ээ? Гэр бүл болон найзууд маань миний амьдралын хөдөлгөж хүчийг юу гэж хэлдэг вэ? Бидний эргэн тойронд байгаа хүн одоо жишээ та нар намайг хараад цогоо гэдэг хүн нэг амьдралын хөдөлгөж байгаа хүч юу вэ? Энэ хүн амжилттай амьдарч байгаа сайн сайхан явж байгаа яадгийн темээр зан характерын өөрчлөлт орж байгаа энэ нь хаанаас байна? Энэ хүн өөрөө мундагтай байна уу? Эсвэл энэ хүний итгэдэг Бурхан энэ хүн туслаад байна уу? Тийм ээ? Ямар зорилго өдөрдүүлээд байна? Энэ хүн хувийн шунхай зорилго өдөрдүүлээд өглөө босоод гарч ийн үү? Эсвэл өөр зорилго байна уу? Тийм ээ? Та нарыг хүмүүс яаж харах уу гэдгийг тийм ээ? Тэгээд дараагийн асуулт нь би үнэхээр ямар хүн болохыг хүсэж байна? Бурхны биднэрт өгсөн тэр зорилгын дагуу байх хүн болохыг хүсэж байна уу? Эсвэл бид нар хэн нэгэнд мундаг хүн болохыг хүсэж байна уу? Тэгээд бид нар хамгийн гол асуудал бид нар хүн таалагдаж амьдрах ясгүй. Тэгээ нэгдүгээр асуултын хариу нэгдүгээр асуултанд хариулж сурах юм бол би одоо гол дүгнэлтээ бүр хайцсан мартчихад шал өөр юм орсон юм шүү дээ. Хоёр асуулт түрүүн байсан ш тэрийг эргүүлээд гаргадаа. Нэгдүгээр асуултыг та хариулж чадах юм бол тэр бидний амьдралын нөгөө талд байгаа мөнх амьдрал дотор та хаана байхаа шийдвэрлэх болцоод бид мөнх амьдрал гэсэн байгаа тийм ээ. Тэрний цаана мөнхийн там буюу эсвэл мөнхийн девач гэж хоёр зам байгаа шүү бид нар тийм ээ. Энэ асуудлыг зөв шийдснээр бид нар мөнхийн амьдрал маань хаана өнгөрөх вэ гэдгийг шийдэх. Хоёрдугаар асуултыг бид нар хариулж чаддаг болсноор мөнхийн амьдрал дотроо бид нар юу хийж байх вэ? Ямар позишнд
байх вэ гэдгээ шийдвэрлэдэг гэдгийг би хэлдэг байна. Тийм ээ. Тэгэхээр энэ хоёр асуултыг бид нэр хариулж чаддаг байх хэрэгтэй. Бид нэр хийж байгаа юм маань хүмүүс юу гэж бодох вэ гэдэгтээ биш. Миний хийж байгаа зүйл бурханд яаж харагдаж байгаа вэ? Миний зүрх болоод оюуныг нэгт хардаг бурханы өмнө миний хийж байгаа зүйл зөв үү юу гэдгийг бид нар цэгэнж чаддаг байх хэрэгтэй. За би сая дээр би амьдралын зорилгод сууд тавьсан байгаа 3 асуултыг та нар гэртээ авчаад бас гэрийн даалгавар ч юм уу тийм ээ. Мэдээж энийг бид нар мэдснээр бидний амьдрал урд нь сонсоогүй мэдээгүй тэр гайхамшигтай өөрчлөлт гардаг. Тийм учраас энэ нэг үнэхээр анхааралтайгаар бас цааш нь өшөө наривч судлаарай. Мэдэхгүй ойлгохгүй зүйл байх юм бол ерөөсөө санаа зовхон байхгүй. Мэддэг хүмүүсээс манай сүмийн элдруудаас амраа